Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан гэрэлт өдрийн мэнд хүргэе. Манай өнөөдрийн сэдэв Христийн төлөө амьдар. Бурхны үгийн үйлчлэлтэй хамт байгаа танд баярлалаа. Христийн хайр биднийг албаддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бүгд өгсөн гэж бид ятгагдсан. 2-р Коринт 5:14. Олон хүмүүс амьдралынхаа зорилгыг ойлгодоггүй. Тиймээс тэд маш их эд баялаг эсвэл газрын эд зүйлсийг хоримтлуулахыг гайхалтай амьдрал гэж боддог. Тийм биш. Лук 12:15 Есүс Христ аливаа шунлаас өөрсдийгөө хамгаал болгоомжил хэн нэгний амь өмч хөрөнгийнх нь хангалуунаас хамаадаггүй юм аа. Мөн ургацаа хадгалахын тулд агуулгаан нурааж шинээр барих хэрэгтэй болсон ариун ургац хураасан нэгэн баян хүний тухай Есүс Христ ярьжээ. Тэр баян хүн өөртөө маш их нөөц хураасандаа баярлаж байлаа. Харин тэр өөрт хоримтлагдсан бүхнийг бодон баясаж байх зур Бурхан эзэн түүний өрөөнд орж ирээд мунхагаа яг энэ шөнө амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Лук 12:20 ингэж айлдсан байна. Энэ дэлхий дээрх таны амьдралын зорилго яг юу вэ? Та яагаад энд байгаа юм бэ? Энэ бүхэн сонсогдож байгаа бол эзэн Бурхан тантай маш их ойрхон байна гэсэн үг. Энэ нь Есүс Христийн сайн мэдээ дэлхийн хязгаарт хүрэхийн тулд юм. Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагдсан. Марк 16:15 гэж бидний эзэн Есүс хэлсэн. Матай 28:19 тэрээр иймээс та нар яв бүх үндэснийг дагалдуулах тун сайн мэдээнд үүргээ өөрөмшүүлж Паул шиг яар. Энэ нь надад даалгагдсан ивэл Бурхны алдрын сайн мэдээ, яруу алдрын баяр хөөрийн мэдээ юм аа, Бурхны мэдээ юм аа. 1-р Тимот 1:11 Үлс 26:16 эзний түүнд хэлснийг санацгаая. Олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь өмнө ба гэрчээр томилогдохын тулд Үлс 26:16 бид түүний гэрч нар энэ бол таны санаа тавьдаг зүйл. Та пастор, сайн мэдээ түгээгч, багш, иш үзүүлэгч, элч биш байж болох ч эвлэрлийн үйлчлэгч юм аа. Есүсийн нэрээр